14-р хэсэг 7. Шоронгийн данс. Белград Бокер хоёрын хоорондох зам дээр бидний дээр өгүүлсэн яриа болсны маргааш нь хөх цамцтай шаргал өмдтэй цагаан хантаацтай байдал төрх яриа хөөрөөгөрөн цэвэр англи хүн Марсель хотын дарганд ирлээ. Өршөөлт эзэн минь. Би бол Ромын Томсон ба Френч гэдэг банкны төлөөлөгч хүн. Бид Марселийн Морил ба түүний хүү гэдэг худалдааны газартай 10 гаруй жил холбоо харилцаатай байгаа юм. Энэ бүсийн хөрөнгө манай 100,000 франк эргэж байдаг болохоор бид түүнийг дампуурч байгаа гэж дуулаад сэтгэл зовж байна. Иймд энэ худалдааны газрын тухай та нараас асууж сургалах гэж Ром хотоос хэрэг болгож ирлээ. Гэж тэр хүний хэлэхэд хотын дарга өршөөлт эрхэм минь. Сүүлийн жилүүдэд эрхэм Морилыг зол завшаангүй явдлууд дагаж 4-5 хөлөг онгоцон дараагаар алдаж хэд хэдэн дампууралд орж хохирол үзсэн. Хэдийгээр надад 10,000 орчим франкын өртөө боловч би танд түүний санхүүгийн байдлын тухай ямар нэгэн мэдээ өгөх боломж алгадаа. Хэрвээ та намайг хотын даргын хувьд эрхэм Морилийн тухай бодлон хэлнэ үгэвэл би тань түүнийг одоо хүртэл үүргэн цаг тухай бүрд нь яг таг наривчлан биелүүлж байгаа маш үнэн чухал гэж хариулах байна. Төвний тухай хэлж чадах бүх зүйл бол энэ байна да. Хэрвээ энэ танд хангалтгүй байвал ноо айл гудамжны 15 дугаар байшинд суудаг шоронгийн байцаагч эрхэм Бовилтэй уулзал да. Хэрвээ андуураагүй бол тэр хүн тэдний фермд 200,000 франк буюу минийхээс үлэмжих мөнгө хийсэн болохоор илүү нухацтай мэдээ өгч чадах байх гэж хотын дарга хариулв. Англи хүн хотын даргын ээлдэг харьцааг үнэлсэн бололтой мэхийн слот гарч жинхэнэ Британи хүний маягаар алхалан заасан гудамж руу нь явлаа. Эрхэм Бовил албан өрөөндөө сууж байлаа. Англи хүн дөөний харанган байцаагчтай урд нь уулзж байсан хүн шиг хачин гайхсан янзтай хөдлөв. Гэвч эрхэм Бовилийн ухаан санаа нь тэр чигтэн шал өр юмд хандаж байдгаараа зохирсон байсан болохоор өнгөрсөн болорсон үеийн тухай дурсан санагч аргагүй болсон байжээ. Англи хүн гэм бус зам болсон эрдийн хаанга байдлаараа Марсель хотын даргаас асуусан өнөөх асуултан яг л үг өгүүлбэр алдалгүй давтан асуулаа. Эрхэм минь гэж эрхэм Бовил дуулдаад таны болгоомжуулж байгаа тань харамсалтай нь бүрэн үндэстэй бөгөөд таны өмнө гайхшин тасарсан хүн сууж байна. Эрхэм Морилийн хөрөнгөд миний 200,000 франк эргэж байгаа юм. Энэ 200,000 франк бол 2-7 хоногийн дараа хүнтэй суулгах гэж байгаа охины минь инж болох юм. Энэ 200,000-ыг минь энэ сарын 15, дараа сарын 15-2-т 2 тасалж төлж дуусгах ёстой юм. Тэгээд тогтоосон хугацаанд мөнгө минь өгөхийг эрхэм Морилд мэдгдсэн. Гэтэл хагас цагийн өмнө Морил ирж хэрвээ фраун онгоцон 15-нд багтаж ирэхгүй бол мөнгө минь төлж өгөх боломжгүй болох нь гэж хэлээд явлаа. Гэв. Энэ чинь төлөх хугацааг хойшлуулж өгөөч гэсэнтэй үлэмж адилхан юм. Гэж англи хүн хэлэхэд эрхэм Бовил толгоогоо барьж дампууралтай адилхан юм гэж хэлбэл дээр биш үү? Гэв. Англи хүн юм бодож байснаа дараа нь тэгэхээр энэ үрийн талаар хүлээсэн үүрэг таны сэтгэлийг зовоож байна да гэж асуулаа. Би үүнийг найдваргүй болсон зүйл гэж үзэж байна. Тэгвэл би үүнийг чинь танаас худалдаж авъя. Та юу? Тэмээ би. Гэхдээ их бууруулж авна үсттэй. Гүй 200,000 франкаар авна. Манай худалдааны газар гээд англи хүн энэж иймэрхүү юмар хоролддоггүй юм гэж нэмж хэлв. Тэгэхээр та надад төлөхтөн бэлэн мөнгөөр өгнө гэж хэлээд англи хүн эрхэм Бовилын алдах гэж айж байсан хэмжээнээс 2 дахин их боодолтой цаасан мөнгө халааснаас гаргаж ирлээ. Эрхэм Бовилийн баярын магнат нийсэн боловч биеэм барь чадаад өршөөлт эрхэм минь та энэ мөнгөнийхөө 6% жолж авч чадахгүй гэдгийг өөрчлөн сануулах хэрэгтэй байна. Гэв. Энэ бол над тамаагүй. Харин намайг явуулсан Томсон ба Френч банкны хэрэг. Өрсөлдөгч бүсэн унгаж авах гэж яарч байж л магадгүй юм шүү дээ. Ямар ч байлаа гэсэн би энэ мөнгийг таны гарын өсгтэйгээр тоолж өгөхөд бэлхэн байна. Тэгтэн танаас оронд нь шагнал авмаар байна гэж англи хүн хэлв. Тэгэлгүй яах вэ? Энэ бол маш шудраг хүсэл гэж Бовил дуулдаад шагнал бол уг нь бүтэн хагас хувийн байдаг юм. Гэхдээ та 2, 3, 5% авах уу? Илүү авах уу? Гэж асуулаа. Тэгэхэд нь англи хүн энийгээд би бол бүстэйг адилхан хүн. Ийм юм хийдгүй хүн. Харин шал өөр юмар шагнал авах гэсэн юм. Гэхэд нь
Хэлэлд би таны хэлхийг дуулъя. Та шоронгуудын байцаагч байхаа 15 дахь жилдээ явж байна. Танд шоронгийн данс бүртгэл байдгүй. Мэдээж хэрэг байлгүй яах вэ? Энэ дансанд чинь хоригдлуудын холбогдолтой баримт хүчгүүд байдаг үстэй. Хоригдл бүрд тусгай хэрэг нээсэн байдаг. Тэгэхээр юм байна. Өршөөлт ирхэн минь Ромд намайг хүмүүжүүлсэн нэг лам байсан юм. Тэгтэл тэр маань гинт алга болчихсон. Сүүлд нь түүнийг ив цайцад байсан гэж дуулсан юм л да. Тэгэхээр түүний өгсөн тухай зарим нэг мэдээ баримтад дуулах гэсэн юм. Түүнийг хэн гэдэг байсан юм бол? Ширээд лам Фария. Одоо би түүнийг сайн санаж байна гэж эрхэмдээ Бовел дуу олдаад. Тэр чинь Солиотой хүн байсан юм гэв. Тэмээ би тэгж дуулсан. Солиотой байсан эргэлзэх юмгүй. Тийм байж болох юм аа. Гэхдээ яаж солиордог байсан юм бэ? Нэгэн эрдэнэ булсан газрыг хэмжээ шгүйх эрдэнсийн санг мэднэ гэдэл. Өөрийгөө суллан тавих юм бол засгийн газарт асар их мөнгө өгнө гэдэг байсан юм та. Хөөх юмтан. Тэгээд нас урчихсан уу? Тэг сайн. Хагас жилийн өмнө 2 дугаар сард. Та юм мартдаггүй хүү юм аа. Ширээд ламыг өгөх үед хачинжигтийн явдал болсон учраас би мартлаггүй санаж байгаа юм. Ямар явдал болсон юм болоо? Би мэдэж болох уу? Гэж асуухад ажигч хүн бол түүний ханга царайд сонирхсон шинж байхыг олж хараад гайхах байсан биз. Болно. Бонапартын төлөөлөгч байсан бөгөөд түүнийг 1815 онд эргэн ширээнтэн суухт нь ихэд тус хүргэсэн үлэмж шийдэмгий аюултай хүн сууж байсан өрөөнөөс ширээд ламын сууж байсан өрөө 5-аас 10 фут зайтай байсан юм. Нэрээ юу? Гэж англи хүн асуухад нь нэрээ дээ. Би түүнийг 1816, 1817 онд биеэрэн үзэх учрал тохиолдсон юм. Би түүний хоригдож байсан өрөөнд салаа шахам цэрэгтээ орсон. Тэгэхэд тэр хүн надад их хүчтэй сэтгэл төрүүлсэн дээ. Түүний царайг би хизээж мартахгүй гэв. Англи хүний уруул дээр инээмсэгэл цохолзож. Тэгэхээр та тэр хоёр өрөөг гэхэд тэр хоёр өрөө хоорондоо 5 фут зайтай байсан юм. Гэхдээ тэрхүү Эдмон Дантес гэгч тэр аюултай хүнийг Эдмон Дантес гэдэг байсан юм эрхэм байна. Бодвол тэр Эдмон Дантес багаж хэрэгсэл олсон ч юм уу, эсвэл тийм багаж хэрэгсэл өөрөө хийж хоёр өрөөнийхөө хооронд нүх гаргаад түүгээрээ хоёр биентэйгэн харьцаж байж л. Тэр нүхийг тэгээд оргох гэж ухсан юм байж дээ. Тэгэлгүй яах вэ? Гэхдээ тэр хоёрын аз харихад ширээд ламд саа хүчин дайрч өгсөн. Ойлголоо. Ийм учраас тэд оргож чадсангүй дээ. Үгсэн ч чадаагүй гэж эрхэмдээ Бовел хариулаад. Гэхдээ амьд нь чадсан. Түүгээрч барахгүй. Дантес өгөр өөрийнхөө оргох ажлыг түргсгсэн. Тэр бодвол эцэд өгсөн хүнийг жирийн нэг хүр оршуулдаг газар аваач булдаг гэж бодсон байх. Тэгээд өгсөн хүнээ өөрийнхөө өрөөнд авчирч орхиод өөрөө өвгөнийг хийж байсан шуудаа дотор орж оршуулах цагийг хүлээж хэвтсэн байх юм. Энж түүний зүрхтэйг харуулсан хэрэг байна да гэж англи хүн хэлв. Түүнийг маш аюултай хүн байсан гэж би танд түрүү хэлсэн шүү дээ. Харин аз болоход тэр өөрөө улсад тэр болгон болсон юм да. Яаж тэрв? Та ойлгохгүй байгаа юм уу? Үгүй ээ. Ив цайцад хүр оршуулах гэж газар байхгүй. Өгсөн хүмүүсийг хөлд нь 30 пүүгийн ширэм зүүгээд далаад хайдаг юм. Тэглээгээд юу болох гэж хэмээн англи хүн дүнг царай гарган асуулаа. Түүний хөлд 30 пүүгийн ширэм зүүгээд л далаад хайчихсан. Яалаа гэжтэй гэж англи хүн дуу олдов. Тэг сайн эрхэм минь орох гэсэн хүн хадан дээрээс шидчихэр яасыг гайхав болоо. Тэр үеийнх нь царайг харгасан гэж байцаагч үргэлжлүүлэн ярьлаа. Энж хэцүү хэрэг л дээ. 200,000 франкан алдалгүй олж авах итгэл төрсөн эрхэмдээ Бовелийн ухаан санаа нь уламж тавиун болж ялгаагүй ямар байсныг би төсөөлж байна. Гэд учиргүй чанга инээгт нь англи хүн би ч гэсэн төсөөлж байна. Гэд англи хүмүүсийн инээдэг шиг ганцхан завжааран инээв. Хамгийн түрүүнд ханга байдалдан орсон англи хүн тэгээд оргодол маань далай ороод орчгоо шивдэ гэв. Усан читсэн төлхөр шиг л. Тэгэж Эвцайцын комендант Солиотой галзуу хоёроос нэг зэрэг салсан юм биз дээ. Чухамдан тийм.
Энэ явдлын тухай мэдээж баримт баталгаа гаргаа биздээ гэж англи хүн асуулаа. Тэгсэн нас барсан тухай гэрчилгээ бий. Хэрв Дантест хамаатан садан гэж байдаг бол түүний үхсэн амьдыг мэдэж болно гэдгийг та ойлгож байгаа биз? Тэгэхээр одоо түүнээс өв хөрөнгө залгамжилж авах гэж хүлээж байгаа хүн бий бол санаа зовхомгүй байж болох нэ. Тэр эргэлт буцалтгүй үхсэн үү? Тэгэхээр барах уу да? Тэднийг баримт гэрчилгээ авна гэдэрвэл тэр дорн л өгчихнө. Хөөрхий зайлвал 50 орсгдээ гэж англи хүн хэлээд за одоо дансандан эргэж оръё гэв. Таны хэлдэг зөв. Миний яриа таныг өөр тийш дадчихлаа уучлахыг гуй. Юу гэж тэр вүлээ? Эби мэрлээ гэж юу? Үгүй шүү. Таны яриа надад их сонь санагдлаа. Үгүй нэрээ сони яриа шүү. Тэгэхээр та хөөрхий ламтай холбогдох зүйлийг үзье гэж хүсэж байна уу? Номхон чамтан байсан да? Та надад их тус болж байна. Миний өрөөнд очие. Би танд бүгдийг үзүүлье. Тэгээд тэр хоёр Дэ Бовилийн өрөө рүү орлоо. Байцаагч үнэн хэлжээ. Юм бүхэн үлгэр жишээ болох хуйцаар эмгцэгцтэй байв. Хэрэг бүхэн өөрийн дугаартай зөх байранд байна. Байцаагч англи хүнээ өөрийнхөө сандал дээр суулгаад ив цайцад холбогдох хавцыг авч өгөөд чөлөөтэй үзэх бололцоо өгч өөрөө буланд суун сонин уншиж гарлаа. Ширээтлэн Фариатай холбогдох баримт бичгүүдийг англи хүн зовлонгүй олов. Гэхдээ Дэ Бовилийн ярьсан тохиолдлыг тэр ихэд сонирхсон бололтой. Англи хүн бичиг баримтыг уншин хууцаар нь эргүүлсээр Эдмонд Дантесийн тухай баримтад хүрлээ. Бүх зүйл зүй ёсоор байв. Ховын бичиг, байцаалтын тогтоол, Вилбрийн цохолтой Морлийн өргөдөл байв. Тэгэхээр нь ховын бичгийг сэмхэн авч халаасандаа нуугаад байцаалтын тогтоолыг уншиж нууртыг нэр тэнд дурддагдаагүй байгааг харав. Морил вангийн прокурорын туслахын зөвлөснөөр 1815 оны 4-р сарын 10-нд Наполеоны хаан ширийн дэргэн суулсны үед эзэн тулсан хэрэгт Дантесын оруулсан хувь нэмрийг хэтрүүлэн бичиж, дээр нь Вилбер батлан цогсон цохолттой өргөдөл бичсэн байсныг мөн гүйлгэн уншлаа. Тэгээд л бүх зүйлийг ойлгов. Наполеоны нэр дээр явуулсан боловч Вилбер цааш нь дамжуулалгүй авч хоцорсон энэ өргөдөл хоёр дахь удаагийн дахин сэргэлтийн үед вангийн прокурорын гарт аимшиг зэвсэг болжээ. Тийм учраас дараах авсралт цохолтыг үзээд гайхсангүй. Эдмонд Дантес, засаршгүй Бонапартч, Узур Патрик Эльба арлаас эргэж ирэхэд идэвхтэй оролцсон машин уцаар нарийн хяналтад байлга. Эдгэр мөрүүдийн доод талд өөр гараар яах чаргагүй юм гэж бичсэн байв. Морлийн өргөдөлтөр цогсон цохолтыг нэмж бичсэн зүйлтэй зэрэгцүүлэн үзээд тэр уг цохолт нэмэлт хоёрыг нэг гар, өөрөөр хэлбэл Вилберийн гараар бижигдсэн болохыг мэдэв. Цохолтын хажуу тэмдэглэсэн зүйл нь ахархан богино хугацаанд боловч Дантесын хувь заяаг шийдвэрлэхэд оролцож байсан шоронгийн байцаагчийн гарын үсэг мөн болохыг англи хүн танив. Гэвч энэхүү тэмдэглэсэн зүйлийг үзэхэд өөр ямаарч оролцож болох болцоогүй байсан ажээ. Бидний дээр хэлсэнчлэн эрхэм Дэ Бовил Ширээтлэн Фариагийн шавьд саад болохын тулд хүндэтгэл үзүүлэн буланд суугаад цагаан тугийг уншиж байлаа. Ийм учраас 2-р сарын 27-ны 6 цагт шуудангийн хайрцагнаас гаргаж авсныг тодорхойлсон Марселийн шуудангийн тэмдэгтээ Данглер нөөцийн сүдрөвчөнд сууж угаад бичсэн ховын бичгийг англи хүн авч нуглаад халаасандаа хийхийг харсангүй. Хэрвээ харсан байлаач гэсэн энэ өчүүхэн цасыг юмд төдий бодохгүй, харин өөрийнхөө 200,000 франкийг чухалчлан үзэж англи хүн бүх журмыг нь зөрчсөн ч түүнд саад болохгүй байсан бизээ. Баярлалаа танд гэж англи хүн хэлээд хавцаан чимээтэй хааснаа би хэрэгтэй бүх юм ангаллаа. Тэгэхээр одоо би хэлсэн үгэндээ хүрэх үлдэж байна. Та надад зүгээр л авлаа гэсэн гарын үсгтээ бичиг хийж аль. Би бэлэн тоолоод өгье. Гэж хэлээд сууж байсан бичгийн ширээний цаанаас босож эрхэм Дэ Бовилд суудлан тавьж өгөхөд цаадах нь ёсорголгүй суугаад гарын үсгтээ бичгийг яаран хийв. Тэр завсар англи хүн шинэний булцаж мөнгөн тэмдэгтүүдийг тоолж байлаа. 8. Морлийн
Худалдааны пүүс. Морлийн худалдааны пүүсийг мэддэг хүмүүсийн нэг нь Марсель хотоос гарч хэдэн жил явж байгаад одоо бидний тодорхойлон бичиж байгаа үед эргэж ирдэг юм гэхэд их өөрчлөлт гарсан байхыг үзэх байлаа. Буянан дэлгэрсэн худалдааны пүүсийн хөл хөгжөөнтэй, жаргалтай, сэтгэл хангалуун байдлын оронд цонхны хөшгөний цаанаас цохолзох хөгжилтэй царай хичээнгүйлэн ажиллаж суугаа буюу чихэндэн үзэг хавчуулж хаад гудмаар гүйлдэж яваа албаны хүмүүсийн оронд бараа таваар дүүрэн овоолж хураасан хашаа инээж хашралдаж байгаа ачаа бараа зөөгчдийн оронд хаягдж хүн амтангүй зэлбэд болсон газрыг олж үзэх байлаа. Урд тэднийд ажиллаж байсан олон ажилтны дотроос энэ хоосон гудам хашаанд дөнгөж 2 хүн үлджээ. Нэг нь Эммануэль Эрбо хэмээх 23 орчим насны залуу хүн. Энэ хүн эцэг эхэн дургүй эцэг боловч эрхэм Морлийн охинд сэтгэлтэй учраас энд хоцорсон юм. Нөгөөх нь сангийн ярвын туслах байсан өрөөс нь нүдэн сөлрөг Коклис гэдэг хочтой хүн. Урд энд үүрлэж бужигналдаж байсан залуучууд түүнд ийм хоч өгсөн бөгөөд тэр бүр үүндээ нэршчихсэн учраас хүн түүнийг ёстой нэрээр нь дуудвал лав эргэж харахгүй байсан биз. Коклис эрхэм Морлийн албанд хэвээр үлдсэн бөгөөд энэ үнэнч хүний байдалд өрмөц өөрчлөлт гарчээ. Тэр нэгэн зэрэг нярав хүртэл тушаал дэвшиж зарц хүртэл доошлон буурчээ. Гэсэн хэдий боловч тэрээр сайн санаатай итгэх зүтгэлтэй үнэн чудраг хэвээр тоо бодлого гэдэг ганцхан асуудлаар бүхэл бүтэн ертөнцийн эсрэг тэрж байдгаа Морлийн өөрийн өөдөөс ч гэсэн эсэргүүцсэн босоход бэлэн яаж шилдэвлэж бодлоон тулж байсан үржүүлэхийн хүрдэнд л итгэлтэй байдаг Коклис хэвээрэн үлдэв. Морлийн пүүсийнхэн цөмөрөн гутаж унихарсан боловч ганцхан Коклис л огт ажигчгүй байлаа. Үүнийг тэдэнд ижил тасал болоогүйгээс болсон юм гэж бодож болохгүй байгаад харин ч тэдэнд говьшгүй итгэдгийн үрдүн байлаа. Сөнөх үеийн нэрсэн хөлөг онгоцны зангуугаан авч хөдлөхөөс өмнө хулганууд зайлан оддог шигээр элбэг дэлбэг загнах нь пүүсийн эзнээс шалтгаалж байсан албан хаагчид аажмаар албан тасалгаа ба агуулах газруудыг дээр хэлсэнчлэн орхин зайлжээ. Гэвч Коклис тэдний орхин зайлахыг хараад эдгээр яагаад зүхтааж байгаа юм бол гэж бодсонгүй. Тэр бол юм бүхнийг тооны үүднээс үзэх бөгөөд Морлийн худалдааны пүүсэд 20 жил ажил хийхдээ төлбөрийг цаг тухайд нь төлж байснаас өөр юм үзээгүй тул их гол тавьсан усан термийг хөдөлгөж байсан ус гинт зогсчод яагаад ч болохгүйтэй адилаар энэ ажиллагаа гинт зогсчихно гэж огтхон ч санахгүй байлаа. Үнэн дээр ч одоо хүртэл Коклисийн итгэл говьж давхар юм болоогүй байв. Сүүлчийн сарын төлбөр нь цагтаа төлөгдөв. Эрхэм Морил андуурч 70 см өөрөөсөн алдагдал болгосон байхаар нь илүү төлсөн тэр 14 сууг тэр өдөрт нь эрхэм Морилд эргүүлж өгөхөд цаадах нь уйтгартайгаар нэмсэглэн аваад бараг хоосорсон каасандан хийгээд сайн байна Коклис минь та энэ ертөнцийн хамгийн сайн нярв юм гэж хэлв. Марсель хотын хамгийн үнэнч хүн болох Морилд магтуулах нь 50 EQ-гээр шагнуулахаас илүү сайхан байсан тул Коклис их л баяртай сэтгэл хангалуун явв. Гэвч энэ хугацаанд төлөгдсөн сүүлчийн төлбөрийн дараа Морилд хүн дэрх өдрүүд тулгарн ирлээ. Тэр зээлдвлэгчтэйг нь тооцоо хийхин тулд сүүлчийнхэн аргыг хэрэглэж Морил хоосорч гэдэг цуу тараахгүйг бодож өрөн бокри ярмаг дээр очиж эхнэр охиныхон үн тэдлэл алтан мөнгөн чимэг хоолны мөнгө хэрэгслийнхэн хагасыг аваачид зарах зэрэгээр мөнгө хоримтлуулв. Ингэж өөртөө хохирол учруулсны үрээр Морлийн пүүс энэ удаа мэнд өнгөрлөө. Гисэн хэдий боловч каас нь бүр хоосорчээ. Олны цуурхлаас айсан зээлдэгч хувайн бодоод зайлс хийдэг болов. Эрхэмдээ Бовилд энэ сарын 15-нд мөн дараа сарын 15-нд 100 мянган франк төлөхийн тулд фраун онгоцон хүлээхээс өөр аргагүй байв. Түүний гарсан тухай мэдээг хамт гараад Марсельд 9 минут хүрч ирсэн нэг онгоц мэдэгдсэн байжээ. Гэвч фраунтай хамт Калкут хотоос гарсан энэ хөлөг 2-7 хоногийн өмнө ирсэн байтал харин фрауноос сураг чимээгүй байлаа. Томсон ба Френчийн банкны итгэмжлэсэн төлөөлөгч эрхэмдээ Бовилтай уулзсныхаа маргааш эрхэм Морлийн эрэхэд байдал төлөв ийм байлаа. Түүнийг Эммануэль хүлээн авав. Шинэ хүн ирэх бүрд
Түүнийг элдв ховж сонсоод пүүсийн эзнээс жохом юу болоод байгааг лавлан асуух гэж ирж байгаа байхаа гэж боддог залуу эзнийгэн эвгүй ярианд очруулахгүй байхыг хүссэн байна. Тэгээд ирсэн хүнээс асууж шалгааж эхлэхэд цаадах нь Эрхэм Эммануэлд хэлэх юм юу ч байхгүй зөвхөн Эрхэм Морилтой л биечлэн уулзнаа гэж хэлв. Эммануэль санаа алдаад Коглисыг дуудав. Коглис хурч ирэхэд ирсэн хүнийг Эрхэм Морил оруулж өг хэмээн тушаалаа. Коглис түрүүнд нь үл таних хүн хойноос нь дагаж явв. Шатан дээр 16-17 орчим насны үцэглэн гоо охинтой дайралдвал охин үл таних хүн өд сэтгэл зовсон шинжтэй харна. Коглис түүнийг анзаараагүй боловч үл таних хүний харцнаас зайлж чадсангүй. Эрхэм Морил өрөөндөө байна уу жол явха гэж нь ярав асуухад нь залуу охин итгэлгүйхэн байдалтайгаар байх шиг л байна. Очоод харал да. Хэрвээ аав байвал хүн ирлээ гэж хэлээч гэв. Миний тухай хэлээд ашиггүй гэж англи хүн хэлээд Эрхэм Морил миний нэрийг мэдэхгүй. Харин танаа аавын пүүстэй холбоо харилцаатай байдаг Томсон ба Френч пүүсийн ахлах төлөөлөгч иржээ гэж хэлвэл болно гэв. Залуу охины царин зэвхирээд шат руу буухад Коглис үл таних хүн хоёр өөд өгсөв. Жюли Эммануэлийн ажил хийж байгаа өрөөнд ороход Коглис эзнийхэн өрөөнд дуртай цагтаан ордгийн тэмдэг болсон түлхүүрэн гаргаж 3 дугаар давхрын буланд байгаа хаалга онгойлгож танихгүй хүнийг үүдний өрөөнд оруулаад өөрөө цаа толын үүдээр орж хаалгыг хаагаад Томсон ба Френчийн банкны төлөөлөгчийг хэсэг зур ганцаарнг нөрхөж явснаа төдхөн буцаж ирээд түүнд орхийг зөвшөөрн толгойд өглөө. Англи хүнийг ороход Эрхэм Морил бичгэн ширээний ард суугаад сэтгэл нь хөдөлсөн бололтой царин зэвхэрэн өмнө байгаа өрийн донсыг ихэд айсан байдалтай харж байлаа. Эрхэм Морил танихгүй хүн орж ирэхийг хараад тооцооныхон дэвтрийг хааж босож ирээд сандал тавьж өгөв. Тэгээд үл таних хүнийг суухаар нь сандал дээрээ буцан суулаа. Энэ 14 жилийн дотор том пүүсийн баян эзэн их л өөр болжээ. Бидний яриа эхлэх үед 36 настай байсан бол одоо 50 шүр гэж байв. Үс нь бууралдаж, санаа сэтгэл нь зовж явдгийн уршигаар духан дээр нь үржилээ сууж, өрдөмн шийдэмгүй байсан харц нь одоо зөөлрч, нэг мэг удаан ботхоос ч юм уу хүний өдөөс ихслэн харахаас айсан мэт итгэлгүй байдалтай болжээ. Англи хүн түүнийг илэрхий өрөвдсөн байдалтай сонирхон харахад Морилийн сэтгэл зовсон байдал нь энэ харснаас улам нэмэгдэж "Эрхэмээ, та надтай ярих гэсэн байхаа?" гэж асуув. "Тэмээ эрхэмээ. Хэний нэрийн өмнөөс явааг минь та мэдж байгаа биз дээ? Томсон ба Френчийн банкны нэрийн өмнөөс яваа. Ингэж л надад ярав хэлсэн шүү дээ." "Маш зөв. Томсон ба Френчийн банк ойрын 2 сарын дотор Францад 3-400 мянган франк төлөх ёстой юм. Тэгэхээр манай банк таныг цаг хугацаанд нь төлбөрөөр төлдөг болохыг мэдэх учраас таны гарын үсгтээ бүх үүргийг цуглуулж аваад тэгээд хугацааг нь болохоор танаас зохин мөнгийг авч зарцуулахыг надад даалгасан юм." Морил хүн дээр санаа алдаад хөлс шихэрсэн нойтон тухайн гараараа элбэв. "Тэгэхээр миний гарын үсгтээ өөр төлөх баталгаа танд байгаа юм биз дээ?" гэж Морил асуулаа. "Байна. Багтаан нэлээд их мөнгө нэх бий." "Чухам хичнээн хэмжээний юм байна уу?" гэж Морил дууган өрчлөхгүй асуухыг хичээхэд англи хүн халааснаас боодолтой цаас гаргаж ирээд "Нэгдүгээрт шоронгийн байцаагч Эрхэмдээ Бовл таны пүүсэнд оруулсан 200 мянган франкын шилжүүлэн өгсөний баталгаа энэ байна. Та Эрхэмдээ Бовл ийм өртөө гэдгээ хүлээж байна уу?" "Тийм ээ. Тэр энэ мөнгийг 5 жилийн өмнө 4 хагасын хүйтэйгээр манай дансанд оруулсан юм. Та энэ мөнгийг түүнд буцаахтаа нэг хэсгийг энэ сарын 15-нд, нөгөө хэсгийг эх сарын 15-нд тус буцааж өгөх ёстой юм." "Яг зөв байна. Дараа нь энэ сарын эцэст хугацаанд дуусаж байгаа 32,500 франкын өр төлөх баталгаа байна. Энэ бас л таны гарын үсгтээ бөгөөд үүнийг эзэн бидэнд худалдсан юм. Би тэдгээрийг бас хүлээж байна" гэж хэлээд Морил ангуудаа өрөөн төлж чадахгүй болох нь энэ байжээ гэж бодоод ичид царайн улайгаад "Ингээд гүйцээ юу?" гэж асуулаа. "Үгүй эрхэмээ. Над бас хугацаа нь дараа сарын эцсээр дуусах баталгаанууд бий. Эдгээр 55 мянга орчим франкын баталгааг бид Паскалын болон Вайлд ба Теркрийн худалдааны бүсүүдээс авсан юм.
Ингээд бүгд 287,500 франк болж байна. Золгүй болсон хөөрхийн Морил энэ бүгдийг тоочод суугцуур там дорж зовлон эдэлсэн мэт болжээ. 287,500 франк гэж өөрийн ирэхгүй хараа энэ дан дуурав. Тэмээ эрхмэ гэвч гэснэн англи хүн хэсэг зур дуугүй болоод эрхэм Морил таны одоо хүртэл ямар ч зэмлэлд учирч яваагүй үнэн шударгыг хэдийгээр хүндэх боловч таныг хоосорч байна гэдэг чимээ Марсел сонсдож байгааг танаас нууж чадахгүй нэ гэв. Ийм бараг бүтүүлэг шахуу үгэнд Морилийн царай аимшигтай цонхигоод өршөөл дэрхэм минь эцэг маань 35 жилийн турш толгойлж байсан бүсээн над шилжүүлээ өгсөн тэр өдрөөс хойш 24 жил гаруй өнгөрлөө. Энэ үеийг хүртэл Морил ба түүний хүү гарын үсэгтэй өр төлбөрүүд нэг ч удаа хугацаанд төлөгдөхгүй өнгөрч байгаагүй юм гэж хэлэхэд англи хүн тэмээ би үүнийг мэдэж байна. Гэхдээ үнэн шудраг хүмүүсийн ёсоор элен далангүй ярий. Та энэ мөнгийг мөн цаг тухайд нь яг төлж чадах уу гэж асуулаа. Тэгэхэд Морил цочин дагжснаа ярьж байгаа хүн өд ихц харж ийм элен далангүй асуултад мөн л элен далангүй хариулах ёстой. Тэгнэ эрхэм минь хэрвээ миний хөлөг онгоц найдаж байгаагаар минь хурж ирэвэл би үүнийг тань төлж чадна. Онгоц маань эргэж ирэвэл надад гайл тохиолдсноос болоод олдохгүй болж байгаа зээллэгийг эргүүлж олгох юм. Хэрвээ миний сүүлчийн гордлого болох фараон аюулд учравал гэд хөөрхий хөлгийн эзний нүдэнд нулимс гүйлэг нэдэрлээ. Ингээд энэ сүүлчийн гордлогч нь таныг хуурчихвал яах вэ гэж англи хүн асуулаа. Тэгвэл үүнийг хэлэхэд хэцүү боловч зол заяагүй явдалд дасчхаараа бас ичгүр сонжуурт дасах болно доо. Тэгвэл би өөр төлбөрөө төлж чадахгүй болно гэж Морил үргэлжлүүлэн ярьлаа. Танд тус болох сайн нөхөд байхгүй гэж юу? Морил уйтгартайгаар инээмсэглэж эрхэм минь ажил албанд найз нөхөд гэж байдаггүй гэдгийг та мэднэ. Зөвхөн харилцагчдал байдаг шүү дээ. Мэн шүнэн гэж англи хүн шивнээд тэгэхээр танд ганцхан найдвар байх шивдэ гэж хэлв. Тийм ээ, цорын ганцхан найдвар байна. Сүүлч их нү? Сүүлчийнх нь. Хэрвээ энэ гордлох таныг хуурчихвал би өнгөрхөн тэр, эргэд буцалтгүй өнгөрхөн тэр. Намайг танах руу ирж явхад нэг онгоц буудалд орж ирж харагдсан. Мэднэ эрхэмэ надад золгүй явдал тохиолдсон боловч надад үнэн шихэвэр үлдсэн ажилчдын минь нэг хамгийн түрүүнд баяртай мэдээ авчирна гэж бүтэн өдрийн турш Вашингтон дээвэр дээр өнгөрүүлдэг юм. Тэр надад хөлөг онгоц ирсэн тухай мэдэгдсэн. Тэгээ тэр чин таны хөлөг биш үү? Биш ээ. Энэ бол Бордо хотын Жиронда гэдэг хөлөг. Бас л энтгэгээс ирсэн боловч минийх биш. Энэ онгоцныхон фараоныг хаана явааг мэдэж ямар нэгэн мэдээ авчирсан биш үсттэй. Би танд үнэн хэлэх үү? Би түүнийг ор сурггүй байгаатай адилаар сураг сонсхоосон айж байна. Ор сурггүй байна гэдэг чинь бас л нэг гордлого шүү дээ гэж хэлв. Эрхэм Морил хэсэг зур дуугүй байснаа сөн хоолоогоор ингэж хожимдох явдал ойлгогдохгүй байна. Фараон Калькутаас 2 дугаар сарын 5-нд гарсан эрх хугацаанаас сар илүү хожимдоод байна гэв. Юу вэ? гэж англи хүн юм чагнаснаа хэлээд юун шүүгэн бэ гэж асуулаа. Бурхан минь гэж Морил хэлээд үхэр юм шиг царайн зэвхэрч бас юу болчихв доо гэв. Үндэнч шатан дээр шуугилдах чимээ тодхон дуулдав. Хүмүүс хоош урагшаан гүйлдэн тэр бүхэл нэг хүн гоморхон гиншигт сонсогдов. Морил хаалгаа онгойлохоор босох гэсэн боловч тамир налдарч суудалдаан дахин суучглаа. Тэр хоёр өөдөөдөөсөн хард суусан хэвээрэн бөгөөд Морилийн бүх бие чичирч үл таних хүн түүнийг ихээр өрөвдсөн байдалтай харж байлаа. Чимээ намдсан боловч Морил ямар нэг юм хүлээсэн бололтой чимээ гарснаас хойш учир нь олдох ёстой шалтгаантай ажээ. Нэг хүн шатаар аяархан өгсөж нэлээд хідэн хүн тавцан дээр зогсох шиг үл таних хүнд санагдав. Дараа нь эхний хаалган түлхүүр шургуулж тэр хаалга жахран онгохыг үл таних хүн сонслоо. Энэ хаалганы түлхүүр зөвхөн Гоглес Жюли хоёрт л байдаг юм гэж Морил шивнэв.
Тэр дорон цаад үүд нээгдэж, босхон дээр уйлж унжиж царын зэвхэрсэн Жюли үзэгдэв. Морил босож очихгүй тулд зөөлөн сандлынхаа түшилгээс тулж бүх үеийн чичрэн зогслоо. Тэр юм ярих гэсэн боловч дуун гарч өгсөнгүй. "Аава" гэж охин царайчилсан янзтай гараан зөрүүлж барайд. "Муухай мэдээ авчирсан охины хөршөөгөөрэ" гэж хэлв. Морилын царай аимшигтай зэвхээрч Жюли ухсхийн тэврв. Аава зоригтой хэвээрэн байгаарай" гэж охин хэлэхэд нь "Фараон сүнчгөө юу?" гэж Морил бачимдсан дуугаар асуулаа. Жюли хариу юу ч дуураагүй боловч аавынхаа элгэнд наалдуулсан толгоогоо дохив. "Онгоцны багийнхан яасан?" гэж Морил асуухт нь "Аврагдчихэ. Дөнгөсөө буудалд орж ирсэн бордогийн хөлөг онгоц аварсан байна" гэж Жюли хариулв. Морил гараан дээш өргөн хүлцэнгүй бөгөөд баярлсан янзаар залбирч "Баярлалаа бурхан минь, чи ганцхан намайг л нэргэж" гэж хэлэхэд англи хүн хэдийгээр хайхрамжгүй мэт өрөөзүүлэн суусан боловч нүдэнд нь нулимсгүй лигнэв. Орж ир. Би та нарыг хаалганы цаанд байна гэж мэдж байна" гэж Морил хэлж дуусмагц хадагтай Морил эхэр татан уйлсаар орж ирлээ. Араас нь Эммануэль дагсан байна. Үүдний өрөөний тэртээ цаа талд ядарч зүдэрч хувц сунаргүй шахан болсон 7-8 далайчин зогсож байгаа харагдав. Англи хүн эдгэр хүмүүсийг хараад цочин агдагс хийлээ. Тэгээд тэднэр очмоор байна уу гэлтэй болсноо бием барьж тасалгааны хамгийн бүдэг гэрэлтэй холын буланд очиж зогсов. Хадагтай Морил зөөлөн сандал дээр суугаад нөхрийнхөө гарыг атгахад Жюли мөн л эцгийнхэн элгэн толгоогоо наасан хэвээр зогсож байв. Эммануэль Морилын гэр бүл ба нүүдэн дээр богинорон байгаа далайчдын хоорондын холбоос болсон мэт тасалгааны дунд зогсно. "Яагаад ийм явдал болов?" гэж Морил асуухад нь "Пенелон ойртож очоод яриач" гэж Эммануэль хэлв. Халуун орны хурц наранд харлалаан төлөгдсөн өвгөн далайчин ойртож очоод бүрхэн булгаанхаа хүрээнээс барьж эргэлдүүлэн "Сайн байна уу, эрхэм Морил" гэж дөнгөж өчигдөрхөн Марсилаас гарч Экс буюу тулаанаар ороод өнөөдөр ирсэн юм шиг хэлэхэд эзэн өөрийн ирэхгүй нулимсныхаа хажуугаар инээмсэглээд "Сайн байна уу, найз нөхөр минь? Ахмад хаана байна?" гэж асуулаа. "Ахмад өвдөөд Пайлемд хоцорсон, эрхэм Морил, гэвч Тэнгэр бурхны ивэлээр удахгүй эдгэрч хэд хоногийн дараа та бидэн шиг эрүүл анги ирэх болно." "Сайн байна. Одоо ярьда Пенелон" гэж Морил хэлв. Пенелон аман дахь бохон баруун завжнаас зүүн завжиндан болгоод амаан гараараа таглаж цаашин эргээд үүдний өрөөрөө харавтар шүлс унжралдуулан нулимаад нэг хөлөн урагшин тавьж бие найгуулан байж ярьсан нь "Тэгэхээр ийм байна. Бид Бланко ба Баядар хоёр хошууны хооронд баруун өмнөдийн салхин дуугдан нэг бүтэн 7 хоног явж байтал нэг өдөр Ахмад Гомер над дээр гинт хурчрээд би дахиж жолоо барьж явсан юм. Пенелонгва, та тэр тэнгэрийн хаяанд гарч байгаа үйлийг юу гэж бодж байна гэж хэллээ. Тэр үед би ч бас тэр үйл рүү харж байсан юм. Намайг тэр үйлний тухай юу гэж бодож байна гэж хэлв Ахмад минь. Энэ үйл ердийнхөөс арай хурдан хөдөлж байгаа бөгөөд гим хоргүй 90 үйлийг бодвол илүү хар өнгөтэй байна да гэж хэлсэн. Тэгэхэд Ахмад би ч бас тэгж бодож байна. Юу ч болсон өрчилсөн арга хэмжээ авъя. Бид одоогийн салхилж байгаа салхинд таараагүй арай олон дарвуултаа явж байна. Нөхөд минь Бом Брамсилва Бом Кливер дарвуулыг буулга гэж Ахмад хэлсэн. Яг цагаа олсон доо. Тушаалыг биелүү жамжаагүй байтал салхи ширвэсэж хөлөг хазаагаад ирсэн. Дарвал бас л олон байна да. Гротыг буулга гэж ахаад Ахмад хэлв. 5 минутын дараа Гротон буулгаж бид зөвхөн Фок Марсел Брамсилаар л явлаа. За яв Пенелонгва яагаад толгоогоо сэгсрээд байгаа юм гэж Ахмадаас асуусан юм. Би таны оронд байсан бол дарвуулаасаа бас буулгаж тушаах байсан да гэтэл өвгөн таны хэлдэг зөв бололтоо салхилах нь байна гэж тэр хэлсэн. Салхилна гэдгийнхээ тухай мартчихвал таарна. Энд чинь шуурга. Хэрвээ л би энэ тухай баг зэрэг юм мэддэг бол ширүүн шурга болно доо гэж би түүнд хариуллаа. Их зам дээрх тоос шиг салхи биднэрөө шууд дайран ирсэн. Аз болоход манай Ахмад ажлаа сайн мэддэг хүн байна лээ.
Марселийг 2 репер буулга гэж Ахмад хашгираад гурвалжин дарвуулын амыг сулдаг салхи руу эргүүл Марсел долбааган авч хай шуурганы тоноглолыг хом гэж хэлж байлаа. Тэр өргөрөгт энэ багт нь бэл байсан бол 4 репер буулгаж Фокыг авч хаях байсан да гэж англи хүн гэнэт хэлэв. Энэ эрс шулуун дууг сонсоод цөмөрөн цочин харцгаалаа. Пенелон сарвчлан байж Ахмадын тушаалыг ингэж зөрөгтэйгээр шөмжилсэн хүн өөд харав. Тэгээд өвгөн долоочин хүндтгсэн байдалтайгаар бид түүнээс илүү юм хийсэн дээ эрхэм минь. Бид контрбизаныг авч салхины аяар явах гэж Фордивинаар дамжуулан эргүүлж тавьсан. 10 минутын дараа бид Марселан авч ганцхан олсдээс нь үлдсэн дээ. Тэгж эрсдүүлж болохгүйгээр тийм хуучирсан онгоц байсан юм гэж англи хүн хэлэв. Харин тийм жохом энэ л биднийг алсан та. Чөтгөрч гисэн бөөлцсөн сутгамаар 12 цаг сэгсчсний дараа онгоцсонд нүх гарсан. Пенелон бид живж байх шиг байна. Өвгөн минь наа жолоогоо өгөө доошон ор гэж Ахмад хэлсэн юм. Би түүнд жолоогоо өгчхөө доошон орсон чинь тэнд 3 фут ус орчихсон байлаа. Би дээшэн гараад саруулаарай гэж хашгирсан. Тэгээд юу ч болсонгүй хожимдсан юм да. Бид саруулаад л байдаг. Ус ч улмал нэмэгдээд байдаг. Тэгэхээр нь би 4 цаг насуулдаж шал нойтон болоод таминэ. Нэг өгөхөөс 2 өгөх биш. Живбэлж живнэл биз гэж хэллээ. Пенелонго та хүн руу татчвэн хүлээж угаарай гэж Ахмад хэлээд өөрийнхөө өрөөнд очиж 2 гарбуу авчираад дөрвж нацаа саясан хүний гавлын хаг буудна гэж хэлдэг юм байна. Зүйтэй гэж англи хүн хэлв. Ажил хэргийн чанартай өгнөөс өөр зүрх зориг оруулдаг юм гэж байхгүй. Тэгээд ч тэнгэр цэлмэц салхи намдаж байлаа. Гэвч уус нэмэгдсээр тэгтийн хурдан биш цагт 2 ямах хэртэй нэмэгдэж байсан. Цагт 2 ямах гэдэг ялихгүй мэт боловч 12 цагт 24 ямах болчихно. 24 ямах гэдэг чинь 2 фут гэсэн үг. 2 фут. Бас түүн дээр өрдөн байсан 3 фут нийлээд бүгд 5 фут. Гүзэндэн 5 фут устаа хөлөг онгоц гэдэг чинь усны савл гэсэн үг гэж далайчин өргөжлүүлэн ярив. За, одоо болно. Эрхэм моорл биднийг юу ч гэж зэмлэж чадахгүй. Бид онгоцыг аврах гэж л чадах бүхнийг хийлээ. Одоо хүмүүсийн аврах хэрэгтэй. Завинуудаа буулга бошуулаарай нөхдөө гэж Ахмад хэлсэн. Пенелон яриагаа үргэлжлүүлжээ. Эрхэм моорл бид фараунд маш их хайртай байсан. Гэвч далайчин хүн гэдэг чинь өөрийн онгоцонд хэдийгээр их хайртай байх боловч аминдан илүү хайртай юм байна. Тийм учраас бид 2 дахин шаардуулсан чигээ онгоц чажигнан дуурч биднийг бошуухан зайл гэх шиг болсон. Хөөрхи фараон үнэн хэлжээ. Тэр хөлөг бидний хөл дороос зайлж байх шиг болсныг бид мэдэрсэн. Бид игшин зургийн дотор завин буулгаж 8 улаан түүндэн орж суулсан юм. Харин Ахмад хамгийн сүүлд бууж ирсэн. Үннийг хэлэхэд онгоцноос хагасах дургүй байсан болохоор бууж ирээгүй. Тэгэхээр нь тэрч чаваад нөхдүүд рүүгээ шидчихсэн юм. Дараа нь би өөрөө өсрөн буусан. Яг л амтсан шүү. Би дөнгөж өсрөн буутал онгоцны тавцсан задарч 48 их буута хөлөг онгоц нэгэн зэрэг буудаж байгаа юм шиг тийм их чимээ гарсан да. Тэгээд 10 минутын дараа хошуу нус руу шааж, дараа нь хитгэн живж сүлдэн зуух гэж оролдож байгаа нохоо шиг дороо эргэлдэн хөлбөрсөн. Тэгээд дараа нь бурхан минь зүйл дуусаж фараон онгоц минь өгөө болсон. Бидний тухайд гэвэл 3 өдөр хэлэндэн юм тавиагүй, юу ч уугаагүй. Тэгээд хэн бусдыгаан тэжээхийг шодой хэмээн ярилцж байтал гэнтхэн жиронда харагдсан юм. Бэдж дохиогч тэрч биднийг ажиглаад бид нар эргэн ирж зав буулгаад бид бүгдийг татаж авсан. Ийм л юм болсон юм да эрхэм моорл. Далайчны үгэнд итгээрэй. Тийм эсдэ нөхдөө. Гэхэд цаадуулна цаашаа шуугилсан үнэн зөв аятайхан дүрслэн ярьлаа гэдгийг бүгдээрээ зөвшөөрсний тэмдэг боллоо. Мэдлээ найз нөхөд минь гэж эрхэм моорл хэлээд та нар сайн улс. Надад тохиолдсон энэ золгүй явдалд миний өөдгөө хувьд ял буруутай гэдгийг би өмнө нь мэддэг байсан юм. Энэ бол бурхны хүсэл. Таалал болохоос биш хүний гэм буруу биш ээ. Бурхны таалалд захирагдъя. Одоо хэдий хэрийн цалин авах ёстойгоо надад хэлж өгдөө гэв. Болно эрхэм моорл энэ тухай ярихгүй. Үгүй дээ ярилгүй яахав гэж хөлгөн эзэн гонигтайгаар инэвхэлэн хэлэхэд нь бид 3 сарыг л гэж Пенелон дугартал моорл тосон авч Коглес эдэнд 200 франк өг. Өөр цагтсан бол бас 200 франкыг шагнаж өгөх байсан юм. Одоо тийм цаг биш.
Цаана үлдсэн өчүүхэн мөнгө минийх биш. Ийм болохоор та нар намайг бүү зэмлээрээ уучлж үзэн нэвэз гэв. Пенелон өрөвдсөн бололтой нүрэн урчилгээд нөхөд рүүгээ эргэж нэгэн юмны тухай тэдэнтэй зөвлснөн эргэж эзэндэн "Эрхэм Морил, энэ чинь" гэж хэлснээр нөгөө бохон нэг завжнаас нөгөө завжиндаа шилжүүлж төрүүчэн адил шүлсэн үүдний өрөө рүү хаяад "Энэ чинь" гэхэд "Юу?" гэж асуув. "Мөнгө?" "Яагаад тэгээд?" "Эрхэм Морил, манай нөхөд одоохондоо 50 франк аваад бусдын байз нь яг эцгээж байна" гэж хэлв. "Баярлалаа найзууд минь. Баярлалаа" гэж сэтгэл нь ихэд хөдөлсөн эрхэм Морил хэлээд "Та нар цөм сайхан сэтгэлтэй улс гэсэн ч тэр мөнгийг авцгаа. Тэгээд өөр ажилд орвол орцгоо. Та нар одоо чөлөөтэй" гэв. Энэ сүүлчийн үгс үнж далайчдын гайхлыг төрүүлв. Тэд сандран бие биеүдэн харна. Пенелоны амьсгаан боогдож арай л бохин залгичсангүй. Аз болоход хоолоогон амжиж атгаж авчээ. "Яалаа гэж тэрвэ эрхэм Морил, та биднийг ажлаас халж байгаа мó? Бид таны сэтгэл таалагдсангүй юу?" гэж бачимдсан дуугаар асуулаа. "Үгүй дээ, найз нөхөд минь" гэж хөлгөн эзэн хариулаад "Үгүй, би та нарт харин сэтгэл хангалттай байна. Би та нарыг халж байгаа юм биш. Гэвч яа гэхэв надад хөлөг онгоц байхгүй. Тэгэхээр далайчид ч хэрэггүй" гэхэд нь "Яагаад хөлөг онгоц байхгүй гэж шинийг бариулахгүй юу? Бид хүлээж бай. Бурхан минь, бид намгүн байд сурсан улс" гэж Пенелон хэлв. "Пенелон минь, одоо надад хөлөг барих мөнгө байхгүй" гэж хөлгийн эзэн гунигтайгаар инээмсэглээд "Таны санал надад хичнээн сайхан санагдсан ч би хүлээж авч чадахгүй нэ" гэв. "Хэрвээ танд мөнгө байхгүй бол бидэнд хөлс төлөх хэрэггүй. Бид өөрсдийнхөө хөөрхий фараон шиг зөвхөн олс дээсээ л явж бай. Тэгээд л гүйцээ." "Болвол нөхөд минь" гэж Морил сэтгэл нь хөдлөн амьсгаадаж "Явцгаа да. Би та нарыг гуй, хожим сайн цагт уулзцгаая" гэснээр "Эммануэль, эдэнтэй хамт явж миний шийдвэр хэрхэн зөв биелэгдэж байгааг хар" гэж хэлв. "Харин бид үүр тагцхан ёс гүйцэтгэхгүй шүү эрхэм Морил. Зөвхөн түр баяртайг нь болно үстэ" гэж Пенелон хэлв. "Тэмээ найз нөхөд минь. Тэр ёсоор болог гэж найдацгаая. За явцгаа да." Тэгээд Коклисүүд дохиход цаатхан төрүүлэн явлаа. Далайчид нярвыг дагалдаж явхад Эммануэль хамгийн сүүлд гарав. Хөлгийн эзэн эхнэр охин хоёр тон "Одоо та нар төр гарч байгаач. Би энэ эрхэмтэй ярих хэрэгтэй байна" гэж хэлв. Тэгэд Морил энэ бүх явдлын үед тасалгааны болонд хөдлөлгүй зогсож, дээр өгүүлсэн хэдхэн үгээр ярианд оролцсон Томсон ба Френчийн банкны итгэмжлэгдсэн хүн өөд нүдэрэн дохилоо. Хоёр эмэгтэй огт мартчихсан байсан үл таних хүн өөд хараад гарч чадав. Харин Жюли хаалган дээр очсноо эргэж төөнөөд сэтгэл хөдлөмөр царайчилсан байдалтай харахад цаатах нь хариу инэв хийлэв. Энэ хүйтэн царай дээр ийм инэвхэл тодорсныг хажуугаас нь ажигласан хүн гайх байсан биз. Эрэгтэйчүүд дангаран үлдэв. Морил зөөлөн сандалдаан суух зуур "Та сая бүгдийг харлаа. Бүгдийг дууллаа. Надад нэмж хэлэх юм юу ч алга" гэж хэлэхэд нь "Би харлаа. Танд урдхан адил ямар ч учир шалтгаангүй нэгэн шин золгүй явдал тохиолдсон. Танд туслах хүслийн минь улам баттгаж өглөө" гэж англи хүн өгүүлв. "Эрхэм минь" гэж Морил хэлэхэд үл таних хүн өргөжлүүлэн "Би танд мөнгө зээлдүүлэгч голчийн нэг тийм биз дээ" гэж асуув. "Юу ч хэлгээсэн хамгийн түрүүнд хугацаанд дуусах өрийн баталгаанууд танд бий. Та хугацаагаа сунгуулмаар байна уу? Хугацаа сунгуул миний нэр төр аврагдаж, түүгээрэн амь нас минь бас аврагдах болно. Танд хэдийн хугацаа хэрэгтэй вэ?" Морил бодлого болсноо 2 сарын хугацаа гэж хэлв. "Болно. Би танд 3 сарын хугацаа сунгаж өгье" гэж үл таних хүн хэлв. Томсон ба Френчийн бүс үнийг сэтгэл бүү зовдоо. Бүх хариуцлагыг би өөр дөр авна. Өнөөдөр 6 сарын 5 байхаа. Тийм ээ. Тэгвэл энэ өрийн баталгаануудыг
9 сарын 5-нд өглөөний 11 цагт болгож хуулж бичнэ. Тэр үед цагийн зүй яг 11-ийг зааж байлаа. Би яг хүрч ирнэ. Би таны хүлээж байна. Та мөнгө авах болно. Эсвэл би амьд байхгүй болчихсон байна гэж Моррел хэлв. Сүүлчийн энэ үгийг маш аяархан хэлсэн тул үл таних хүн түүнийг дуулсангүй. Өрийн баталгааг шинчлэн бичээд хуучнуудыг устгаж хөөрхий эзэн сүүлчийн хүч хөрөнгийг шавхах 3 сарын түр амьсгал олж авлаа. Англи хүн Моррелийн баяр талархлын үгийн хариуд хайхрамжгүйхэн шиг нэмсэглээд үүд хүртэл гаргаж өгсөн эзэнтэй салхас гүйцэтгэв. Тэр шатан дээр Жюлитэй дайралдав. Жюли шат руу бууж яваад өрөөцүүлж байсан боловч үнэн хэрэг дээрэн түүнийг хүлээж байсан юм. Эрхэм минь гэж тэр охин гуйсан царайтай арган барагдсан янзтай хэлв. Авхай та гэж үл таних хүн хэлээд та Синдбад далайчин гэдэг гарын үстэй зурвас хизээчм хүлээн авах болно. Тэр бичиг танд ямар ч хачин гайхалтай санагдсан түүн дотор дурдсан бүхнийг ширхэгчлэн биелүүлээрэ. Гэхэд за гэж Жюли хариуллаа. Та ёсоор нь гүйцэтгэнэ гэж ам өгөх үү? Танд тангаргалээ? Сайн байна. Баяртай авхаа минь. Дандаа ийм сайхан сэтгэлтэй эцэгтэй хайртай охин байхыг ерөөе. Бурхан таныг Эммануэлтэй чинь суулгаг. Жюли аяархан дуу олдаад царайн энэ турын жимс шиг часуулааж ойчхгүй тулд шатны хашилгаас барьж авлаа. Үл таних хүн дөөнд гараараа дохиж салхас гүйцэтгэжхэд цаашаа явв. Тэгээд хашаан дотор 2 гартан 100 франк барьж хаад яахаа мэдэхгүй байгаа янзтай зогсож байсан Пенелонтой дайралдав. Явъя найз минь гэж англи хүн дөөнд хэлээд надад тантай ярих хэрэг байна гэв.